За чухал тогтоол бас оруулж ирж байна. За орж ирсэн одоо танилцуулгаас ингээ харахад 2024 онд 449 төсөл арга хэмжээг улсын засгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж за 1.6 их 80 төгрөг бүхий үндсэндээ нэмэгдлийг тооцож одоо авахар болсон байна. За ингээд энийг үндсэндээ харахад бол нийт одоо төслийн 43%-ийг үндсэндээ хамарж байгаа. Тэр нь 24 оны тоо статистикийг ингээ харах юм бол Монгол улсын төсвөр хэрэгжиж байгаа хоёр төсөл тутмын нэг нь ямар нэгэн байдлаар одоо анх тооцсон төсөв төртгөөсөө нэмэгдэж байна гэдэг ийм одоо тооцоо танилцуулгууд бол гарч ирсэн байна. 25 он, 26 он болон бусад мэдээллүүд бас нэлээд дутуу одоо харагдаж байна. Тэгэхээр үндсэндээ одоо энэ асуудлыг нэлээд нарийн судлах, за дахиад одоо олон нийтэд бас одоо мэдээлэх чиглэл дээр бас одоо ажлын хэсэг ямар шүү байдалтай бас одоо ажилласныг тодруулъя. Ер нь энийг нэлээд задлж ярих шаардлагатай бас байна. За улсын төсвийн одоо энэ хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийн чанарын асуудал, төсөвт хөрөнгө нь нэмэгдэж байгаа асуудлыг бол суурьаар нь одоо бас шийдэх чиглэлээр бас тодорхой үр дүнгуудыг цаашдаа бол гаргаж явахыг бол дэмжиж байна. Хэд хэдэн бие саналуудыг бас хэлээд боломжоор бас та бүхэн манаас одоо хариулаарай. Тогтоолын төслийн ерөнхий агуулга нь бол одоо тайлан гаргах, судлах гэсэн иймэрхүү одоо үндсэн агуулгууд байгаа. Төсвийн хөрөнгийн одоо энэ зарцуулалтанд гарсан зөрчлийг шалгаад буруутай этгээдийг одоо бас энэ тогтоож байгаа байдал, хуулийн дагуу одоо тодорхой хариуцлага тооцохтой холбогдолтой бас энэ заалтуудыг илүү тодорхой оруулж өгөх ийм шаардлагууд бол байна. Тэгээ энэтэй холбогдолтой одоо үндсэндээ ажлын хэсгээр ямар шүү байдлаар ажиллаж байгаа вэ? Мөн энэ тогтоолын төсөл байсан ч байгаагүй ч энэ чиглэлийн одоо арга хэмжээг засгийн газраас яаж авч хэрэгжүүлсэн бэ гэдэг дээр бас нэг тоо мэдээлэл байгаа бол тэрийг бол одоо үндсэндээ бол харъя. За баригдсан төслийн одоо чанартай холбогдолтой асуудлуудыг бас. За хоёр төсөл тутмын нэг маань бол одоо ингэ нэмэгддэг юм байна. За ингэ нэмж бариад бол ямар ч байсан нэг одоо бас бүтээн байгуулалт бий болно. Бүтээн байгуулалт нь дуусаагүй байж бороо гоожж байна. Бүтээн байгуулалт нь дуусаагүй байж салхин дээвэр нь хуурж. Тэгээ энэ одоо чанартай холбогдолтой асуудал дээр нөгөө одоо харж гисаалт олон зүйлүүдийг бас бид бүхэн ярьдаг төдийлөн бас үр дүнтэй байж чадахгүй. Өнөөдөр ч гэсэндээ баригдсан энэ одоо бүтээн байгуулалтын ажлууд бол ялангуяа энэ зам дэдвүүтэц барилгын ажлууд бол хангалтгүй байгаа дээр бас одоо ямар одоо бас агуулгыг тусч байна гэдгийг бас хоёрт нь асууя. За гуравт нь бол бид нар энэ тендерийн тухай хууль дээр бас шалгаруулалтан дээр яг харьцангуй бас одоо боломж юм байна. Хамгийн бага үнийн саналаа өгөөд үндсэндээ төслүүдэд бид бүхэн шалгаруулчих чинь. Хамгийн бага үнээр өгсөн төсөл болгоны хоёр одоо төсөл болгоны нэг нь төсөв нэмэгдүүлэх байдлаар одоо үүний цаана тийм одоо янз бүрийн одоо юм бас зохион байгуулалттай юм хэлбэр байгаа юм биш үстэй. За тэгээд үндсэндээ нөгөө хамгийн бага үнээр одоо авсан тэр төсөл маань буцаагаад одоо анх одоо өгсөн төслөөсөө ч өндөр хэмжээний ийм одоо бас байдал руу бол орж байна. Тэгэхээр энэ тендерийн шалгаруулалтаас гадна явцын шатанд тухайн одоо энэ төслийг үнэлэх түүнтэй холбогдлолтой хариуцлага тооцохтой холбогдлолтой ямар зохицуултууд байна вэ? За энэ тендерийн хуультай холбогдлолтой бас энэ асуудал дээр дахин шалгахтай холбогдлолтой ийм одоо бас заалтуудыг тогтоолын төсөлтөд бас тусгаж гинүү гэд. Ингээд наривчлах зүйлүүд бас нэлээд бас байна. Эдгээр асуудлуудыг эхлээд тодруулъя. За сангийн амнаас хариулчих хүнс хөрөнгө оруулалтын бодлого, барилга байгууламжийн төсөв төртөг байнга нэмэгддэг үр ашигтай болгох тал дээр бас энэ зөвхөн одоо улсын төсвийн хөрөнгө оруулалт авах цааш нь орон нутаг гадаадын зээл бус юмдаа ямар боломж байгаа. За. Ган уулын гишүүний асуултанд хариулъя. Сангийн амтлуу жаргал. За тэгэхээр яг төсвийн хөрөнгө оруулалт нэгдсэн төсвийн нийт зардлаар орж байгаа хөрөнгөний зардлын хувьд бол улсын төсвийн хөрөнгө оруулалт ер нь 30% таа байгаа. Босод хөрөнгө оруулалт бол орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, за нэгдсэн төсвийн нийт зардлын хөрөнгөний зардалд орохгүй хөрөнгө оруулалт бол төрийн өмчт компаниудын хөрөнгө оруулалт байгаа. Яг төрийн өмчт компаниудын хөрөнгө оруулалт бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 10 дахин өндөр юм хөрөнгө оруулалтууд явж байгаа. За яг энэ төсөв төртөг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар явж байгаа асуудлуудын төсөв төртгийн нэмэгдлийн ер нь нийт шалтгааных нь 70-75% нь бол бэлтгэл ажилтай холбоотой. Зураг төсвийн асуудлууд, за бид нар хуулийн шаардлагаараа яг төсвийн тухай хууль, төрийн эмнэлтийн тухай хууль, одоо сангийн сайдаас гардаг журам аргачлалуудыг жил болго ингэ сайжруулаад шаардлагуудаа тавиад яваад байгаа боловч зураг төсөвтэй гээд төсөв тусгацсан ажлууд маань хүртэл өртөг нэмэгддэг. Тэгэхээр энэ зураг төсөвтөр дутуу асуудлууд,
Тэгэхээр энэ зураг төсвийг бол яг мэргэжлийн байгууллагууд бол магадлал хийж хяндаг байгаа. Улсын хэмжээнд бол 3 байгууллага байгаа. Барилгын хөгжлийн төв, эрчим хүчний хөгжлийн төв, зам тээврийн хөгжлийн төв. Сангийн яамны хувьд бол яг энэ хөгжлийн төвүүд магадлаад хянаад ирүүлсэн төсөв төртгөр тухайн төслийг бол төсөв тавигддаг. За ингээ хэрэгжилтийн явцад бол хяналтад бол 2 төрлийн хяналт тавигдж байгаа. Тухайн зураг одоо барилга байгууламжийн зургийг зохиосон зохиогчийн хяналт. За тэгэхээр нийт төслийн гэрээний үнийн дүнгийнх нь 1% бид нар зохиогчийн хяналт хэрэгжүүлснийхэн төлөө төсөөс өгдөг. За нийт гэрээний үнийн дүнгийн 2% болохоор захиалагчийн техник технологийн хяналт тавьсныхан төлөө энэ төвүүдэд бас олгоо явж байгаа. Тэгэхээр хяналтын явцад яг тусгаалan зохицуулсан чигүүргүүд байгууллагууд бол мэдээж ажиллаа явж байгаа. За тэгэхээр бидний хувьд бол яг хяналтанд тавигдаад ирсэн тохиолдолд төсвийн хуулийн шаардлага хангаж байгаа дээр л сангийн яам хяналт тавьж санхүүжилтийг олгоо явж байгаа. Тэгэхээр мэдээж өмнөх одоо 2016-аас бид нар 25 онд бол 3,000 гаруй барилга байгууламжийн төсөл хэрэгжүүлсэний 3 төсөл тутмын нэг нь ямар нэгэн байдлаар өртөг нэмэгдэж эсвэл материалын үнийн өсөлт авсны үндсэн дээр ашиглалтанд орсон гэсэн судалгаа гарсан. Тэгэхээр энэ бол яг энэ зохицуултын хувьд бол шинэ зохицуул шаардлагатай байгаа учраас бидний хувьд төсөв хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж одоо 6 сард өргөн байхаар төлөвлөж байгаа. За энэ дээр бол яг энэ төслүүд дээр гарч байгаа өртөг нэмэгддэг хугацаа одоо сунжрах асуудлуудыг бүх одоо яг үе шатаар нь зохицуулах асуудлуудыг л хариуцлага асуудалтай нь оруулж ирж байгаа. За яг хөрөнгө оруулалтын төслүүдийн хувьд бол улсын комисс ажиллахдаа чанарын асуудал бол бүгд ингээд тусдаа хуулиар зохицуулсан асуудлууд байгаа боловч хэрэгжилт бас хангалтгүй энийг дагсах хяналтын асуудал, хариуцлагын асуудал сул байгаа нь бол харагдаж байгаа. Тэгэхээр энэ одоо хууль зүйн үед бид нар сайжруулад байгаа нь өөрөө улсын засгийн хөрөнгө оруулалт буюу нийт одоо төсвийн зардал, хөрөнгийн зардлын бол 30% нь л зохицуулт хийгээд байгаа. Цаана нь бол бид нар яг 10 жилийн өмнөхтэй харьцуулах юм бол хөрөнгө оруулалтын хэмжээ өссөн, төслүүд одоо За хариултаа дуусгач. 4-р микрофон. томоохон төслүүдийн одоо төсөв төртөг ч гэсэн хэмжээнд том болсон учраас үүнийг даасан зохицуулт бол шаардлагатай байгаа. За тэгээд 2026 оны хувьд их бол улсын засгийн хөрөнгө оруулалт өөрөө орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас бага байгаа. Тэгэхээр сая хэлж штэ төсөв төртгийн 2%-аар зураг төсвийн мөнгө бодогддог. Төсөв төртгийн 2%-аар захиалагчийн хяналтын зардал бодогддог. Төсөв төртгийн 1%-аар зохиогчийн хяналт бодогддог. Энэ чинь юу гэж нэг бол ерөөсөө үн өсгөх үндсэн шалтгаан болчиход байгаа. 1 тэрбум төгрөгийн барилга бариад 2% гэх юм бол төсөв төртөгтэй барилга барих 2% бол 20 сая. Тэрийг 5 тэрбум болгочвол 100 сая. Ийм учраас яг энэ чинь болоод одоо сумын төвүүд дээр сумуудад баригдаж байгаа нутгийн удирдлагын ордны барилга бэлэн жишээ. 2 давхар барилга 20 давхар барилгын баган дам нуруугаар цутгагддаг. 2хан давхар барилгын баган дам нурууг 20 давхар барилгын баган дам тийм зузаан өргөн ингээд төсөв төртөг нэмэгддэг. Тэнд 20 хүн суух байшинг бараг 200 хүн суух талбайтай болгоод хоосон талбайд өрөө таслахад ихтэй байхаар ашиглалтгүй бахан талбайнууд болгоод барьцдаг. Ингээд нөгөө сумын төвд баригдаж байгаа сумын тамгын газрын 20 хүн суух байшин 20 давхар байшингийн төсөв төртөгтэй адилхан дүүцгэж болоод тэндээс нь зураг төсөв зохиож байгаа хүн 2% гээд хангалттай их мөнгө урамшуулаа авдаг. Захиалагчийн хяналт тавих чинь нөхдүүд нь нүдэн ханиад захиалагчийн хяналтын төсвийг батлаад өгчдөг. Энэ одоо манай хөгжлийн төвд, барилгын хөгжлийн төв, зам тээврийн хөгжлийн төв, эрчим хүчний хөгжлийн төв энэ дээр нүдэн ханиад. Яагаад гэвэл тэндээс өөрсдөө захиалагчийн хяналт тавьж санхүүждэг учраас нүдэн ханиад өсгөөд байвал бидний санхүүжил нэмэгдэх юм гээд. Энэ чин ихний үндэслэл болчиход байгаа үн өсөх. Хоёрдугаарт нь дахиад араас нь тэгэл нэг шалтгаан гараад цахилгаан өссөн, шатхуун өссөн, барилгын материал өссөн гэл ингээл үн өсөх юм хийдэг. Дахиад энэ хөгжлийн төвүүд нь нөө магадлал хийдэг. Энэ магадлал дээр дахиад үндэслэлтэй байна гэдэг. Яагаад гэвэл өөрсдийнх нь авах урамшуул нэмэгдэх учраас, санхүүжил нэмэгдэх учраас үн өсөх нь үндэслэлтэй байна гэдэг. Эцэст нь сангийн яам тэгээд нэгэнтээ эрх бүхий байгууллага нь үн өсгөн үндэслэлтэй гаргаад өгчхөөр түүнийг сангийн яам санхүүжилгөөр аргагүй болдог. Энийг шийдмээр шүү дээ. Энийг шийдэхдээ зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтын дээр биш, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын дээр, гадны зээл дээр, энэ төрийн эмч компаниуд дээр бүгдийг нэгтгэж шийдмээр шүү дээ. За, ган хөлгөч асуултаас нэмж асууя. Тий.
За хариуцлагатай холбогдолтой асуудлыг сайжруулах шаардлагатай гэдээ хүлээн зөвшөөрж өгч байна. Тогтоолын төсөл дээр хариуцлага тооцох тухай тодорхой бид нар бас чиглэл оруулах зайлшгүй хэрэгтэй гэдэг. Одоо бол зүгээр тайлагн мэдээлэл гэдэг ийм ерөнхий агуулгууд бол байгаад байна. Тэгэхээр энийг одоо дахиад тодруулъя. Ажлын хэсгийн хууль санаачлагчаас. Дээр нь одоо бас тэр тендерийн тухай хуультай холбогдолтой явцын шатанд бид бүхэн бас одоо яг ямар одоо зохицуултуудыг мөрдөж гин вэ? Өнөөдрийг хүртэлх хугацаанд төсөвт өртгөө нэмэгдүүлээд мөн одоо бас чанаргүй одоо олон төрлийн одоо энэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн хичнээн аж ахуй нэгжид ямар хуулиар ямар хариуцлагуудыг тооцсон байгаад бавэ гэдэг тоо мэдээллийг би асуугаад байна. Энэ нь сул байгаа мó, бага байгаа мó, яг юу нь чадахгүй байгаа вэ гэдэг дээр бас яг нэг тодорхой хариулт өгж энийг тогтоолын төсөлтөд бид нэр бүр тусгаж оруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо үндсэндээ ярьсаар хагаад энэ байдал бол үргэлжлээд явах. За хууль санаачлагч ямар үндслээр гэдгийг сайлбарлая. Араас нь сангийн бас нэмж хариулт бэлдэж байгаарай. За ган хуулийг гишүүний одоо асууж байгаа асуултууд бол маш зөв оновчтой асуултууд асууж байна. За тэгэхээр бид нар бол Монгол Улсын хэмжээнд 938 хууль, Улсын их хурлын 2550 тогтоол, захиргааны хэм хэмжээний 3222 эрх зүйн акт өнөөдөр үйлчилж байгаа. За ийм олон хууль, тогтоол байдаг хэрнээсээ ерөөсөө бид нар энэ хуулийнхаа хэрэгжилт гэдэг юмыг тэр болгон авч хэрэгжүүлэхгүй байна. Тийм болохоор энэ ч шинээр нэмж хууль оруулж ирэх гэхээсээ илүү хуулийнхаа хэрэгжилтэн дээр хяналт тавьж ажиллая гэсэн ийм одоо бодлогын үүднээс энэ тогтоолын төслийг санаачилсан юм байна. За тэгэхээр сүүлийн 3 жилийн байдлаар улсын төсвийн хөрөнгө оруулалтандаар бол 2537 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа. За тэр 537 төсөл арга хэмжээгээс 2300 нь болоо шилжих хөрөнгө оруулалт гэдэг. Дандаа өмнө нь орж ирсэн төсөл. За хариултаа дуусгач. Пунсал багш шүү. Нэмж санхүүжүүлж байгаа гэсэн үг. За энэ дотроос 522 төсөл арга хэмжээний төсөл өртгө нэмэгдсэн байна. Тэгэхээр 2323 төсөл арга хэмжээнүүдээс дахиад нэмж одоо төсөл өртгө нэмэгдэх магадлал ихтэй буюу 212хан шинэ төсөл арга хэмжээ сүүлийн 3 жилд орж ирсэн. Шинэ төсөл арга хэмжээ орж ирэх орон зайг болчиход байна гэсэн үг. Хуучин өмнөх төсөл арга хэмжээнүүдээ гүйцэн санхүүжүүлэх зорилгоор одоо төсөв маань зориулагдсаар байгаа шинэ төсөл арга хэмжээ орж ирэх орон зай багасаад байгаа учраас энэ төсөл арга хэмжээг бид нар тогтоолын төслийг санаачилж оруулж ирж байгаамаа. За тэгтэн зэрэг энэ тогтоолын төслийн одоо дагуу бол засгийн газар нь одоо хэрэгжиж байгаа бүх төсөл арга хэмжээнүүдийг одоо бүгдийг нь ирэмблээд аль төсөл арга хэмжээг гүйцэн одоо засгийн газраас санхүүжүүлэх бололцоотой, алийг нь зогсоох шаардлагатай. Алийг нь өмчлийн өөр хэлбэр рүү одоо хууль энэ хүрээнд шилжүүлж болох уу гэдгийг ингээ шийдээд ингээд одоо энэ төсөл арга хэмжээнүүдийг ангилаад нэг удаа засгийн газрын хэмжээнд хэрэгжиж байгаа төслүүдэд зэгцлэе. За сангийн хариуцлага тооцсон уу, хууль ус байсан уу, хууль зүйтэй байсан уу тэн дээр бас нэмээд хариулж. За өртөг нэмэгдэж байгаа төслүүдийн хувьд бол 2023 оноос эхлээд бид нэг хоёр зохицуултын бодлогын арга хэмжээ авч иржүүлж байгаа. Энэ дээр бол өмнө нь бол яг энэ магадлалын дүнгээр гарсан асуудлуудыг шууд төсөвдөр тусгадаг байсан бол үндэсний аудитын газраар аудит хийлгдэг болсон. За зарим шаардлагатай тохиолдолд хөндлөнгийн одоо дүгнэлт гаргуулах. Тэгэхээр 23 оноос эхлээд бол энэ төсөв төрчид нэмэгдэх ажлуудад аудитын дүгнэлтээр бол шийдвэрлэж байгаа. Тэгэхээр аудитын дүгнэлт тусгагдсны дагуу одоо ямар асуудлаас үүдэлтэй хэн буруутай гэдгээс бол яг тэр чиглэлээрээ төрийн албаны тухай хууль болон холбогдох хуулиудаараа бол хариуцлага асуудлууд явж байгаа. За яг одоо төсвийн тухай хууль болон түүнийг дааж гарсан холбогдох дүрм журмаар бол сангийн яам яг хариуцлага тооцох нь бол бас их тодорхойгүй яг тийм боломж бол бас байхгүй байхад учраас энэ төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хууль дээр бол хариуцлагын асуудлыг тусгаалan оруулж ирж байгаа. За ер нь явж байгаа. За хариултаа дуусгач. За
хэрэгжиж байгаа төслүүд дээр дахин үнэлгээ хийх юм аргачлал байдаг. Өөрөөр хэлбэл хэрэгжээд явж байгаа төслүүд дээр бид нар төслийн санал хэрэгтэн дахин үнэлэх аргачлалаар хэвэн байна уу, энэ асуудалтай байна уу гэж үнэлгээ гаргаад энийг цааш нь яг төсөөр үргэлжлүүлээд явах уу гэдэг шийдвэр гаргах юм үнэлгээний аргачлал байдаг. За яг төсвөөс хийгдэж байгаа хөрөнгө оруулалтуудын хувьд бол одоо яг ингээ барилга маань дуусаагүй явж байгаа. Тийшээ бас төсвийн мөнгө орцсон байгаа учраас татвар төлөгчдийн санхүүжилт орцсон байгаа учраас яг тэрийг хувийн хвшлрүүд шилжүүлэх ч юм уу зогсоох асуудал бас эрсдэлтэй. Яагаад бол тэр хөрөнгө оруулалтууд бол нийгмийн үйлчилгээ, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал байдаг учраас сангийн яамны бодлогын хувьд бол хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн төслүүдийг хамгийн түрүүнд дуусгах энэ ирэмбийн асуудлыг бол 22 онд төсвийн тухай хууль дээр байгаа. Тэгэхээр бид нар төсвийн төсөл боловсруулахдаа яг энэ хуулийн залтын дагуу эхлээд гэрээтэй төслүүдээс санхүүжүүлэх төлөлтөө хийгээд дараа нь их засвар буюу байгаа барилгуудаа тордож одоо насжилтыг нь уртсгах тэгээ үлдсэн тодруулж юу асууя? Ган хөл гişүн. Яг бүрэн хариулт бас авч чадахгүй байгаа байна. Аж ахуйн нэгжүүдээ юм хийж байгаа хүмүүсээ бас нэг тийм нэг заавалчгүй одоо ингэж одоо хариулах тооцох гээд байгаа юм биш ээ. Гэхдээ ийм байгаа байдлыг бид нэр хөөгшүүлээд яваад байх юм бол дараагийн бүтээн байгуулалтын ажлууд бас ингээд яг нэг энэ одоо зарчмаараа явах гээд байна. Орон нутагт хийж байгаа бүтээн байгуулалтын ажлууд дуусаагүй байж үндсэндээ одоо тодорхой чанаргүй байгаа асуудлуудыг бол бид нэр зайлшгүй энэ тогтоолын төсөлтөд агуулгадаа бас оруулах хэрэгтэй. Зөвхөн төсөв хөрөнгө нэмэхээс гадна чанаргүй баригдаж байгаа энэ барилгуудтай холбогдолтой асуудлуудыг бас тогтоолын төсөлтөд оруулах хэрэгтэй. За би Бонслмаа гишүүнээс асууж байгаа асуудалт нь болохоор хариуцлага гэдэг үг байна уу? Хариуцлага тооцох тухай одоо тодорхой чиглэл санал байна уу гэдгийг тогтоолын төслөөс нь бас асуугаад байгаа маа. Энэ асуудлыг бид бүхэн оруулж ээж илүү шахажээж бид нар дараагийн арга хэмжээнүүдэд бас аваад явнаа. Нэрээр нь хэлбэл зөндөө олон одоо төслүүд байна. Манайд Оронт аймгийн тэр 50 км зам, жижигэн сургууль, цэцэрлэгүүдийн одоо энэ асуудлууд эзэн нь За хариуцлагын асуудал Наранбаатар дарга төсвийн байнгаар хариулъя. Яг энэ тогтоолын төсөл дээр хариуцлага гэсэн заалт байхгүй. Тогтоолын төслийг анх боловсруулсан ерөөсөө үзэл баримтлал нь хэн нэгэнтэй хариуцлага тооцохдоо биш. Дуусаагүй байгаа барилгуудаа цаашаа яах вэ гэдэг дээр л одоо анхаарч тогтоолын төслийг боловсруулсан юм. За манай төсвийн байнгын хорооны одоо хурлаар энэ жилийн үндэсний аудитын газрын одоо хянах шалгалт хийх сэдвийг баталсан. Энэ дотор барилгын хөгжлийн төв орсон, замын хөгжлийн төв, эрчим хүчний хөгжлийн төв гэсэн 3 байгууллагын үйл ажиллагаанд аудит хянах шалгалт хийнэ гэж орсон байгаа. Яагаад тэгэхээр энэ дээр одоо их төсөв төртгүүд нь их нэмэгддэг асуудлууд гарч ирдэг учраас эдгээр байгууллагуудын үйл ажиллагаанд нь хянах шалгалт хийнэ гэсэн ийм зүйлүүд орсон. За тогтоолын төсөл дээр бол ган хөлөг гишүүн хариуцлага гэдэг үг үсэг оруулах гэж тэрийг бид нар одоо байнгын хорон дээр эцсийн хэлцүүлэг дээр ярилцаад санаачлагчтайгаа бас ярилцж хагаад болохоор бол энэ Нэгэнтээ бас цэгцлэгч байгаа бол цэгцэлсэн цэгцлэх хэрэгтэй л дээ. Тэгэхгүй дутуу алсан байгаа шиг юм хийх хэрэггүй байх нь хариуцлага заавал байх ёстой. Энэ улсын төсөв, орон нутгийн төсөв, төрийн эмчилгээ компаниудын хөрөнгө оруулалт энэ бүгдийг нэгмөр одоо энэ дотор оруулаад цэгцэлчмээр байна шүү дээ. Энэ тал дээр бас байнгаараа эцсийн хэлцүүлгээр гараарай. Хас сүрийн гай өгч асуулт асууя.